За сайн бацхан уу. Монгол Улс дахь Америк элчийн сайдынаас Америкийн засгийн газрын тэргуулах солилцооны хөтөлбөр болох Fulbright хөтөлбөрийн 75 жилийн тохиож байгаа тоглолтуудуулан явуулж байгаа подкастын онцгой дугаараараа та бүхэндээ үргэлжлүүлэн уулзж байгаадаа баяртай байна. За энэ удаагийн дугаараар бид нар Fulbright-ийн оюутны хөтөлбөрт хамрагдаад ирсэн. За Coder Cup байна. Сургалтын төвийн үүсгэн байгуулагч Зол Баяргаа урьж авчираад хөтөлбөрийн тухай салбар болон мэргэжлийн тухай яриа өрнүүлэхээр бэлэн болоод байна. За тэгэхээр эхлэхээс өмнө очно өөрийгөө товч танилцуулахыг хүсье. За сайн Зол Баяр гэдэг. Би Fulbright-ийн солилцооны хөтөлбөрөөр 2014-16 онд Америкийн нэгдсэн улсын Мизуригийн их сургуулийг Master of Computer Science мэргэжлээр төгсөөд 16 онд төгсөөд ирсэн байгаа. За тэгээд ирсэнийхэн дараа одоо Монгол улстай тустай impactful team төсөл хэрэгжүүлээгээд Coder Cup гэдэг хүүхдийн код сургалтын юм төслийг эхлүүлсэн байгаа. За яриага эхлэхээс өмнө та бүхэнд сануулъя. Өнөөдрийн ярих Fulbright-ийн оюутны хөтөлбөр болон бусад солилцооны хөтөлбөрийн тухай мэдээллийг авах хүсвэл манай элчин сайдын яамны email-ийг US Embassy.gov веб хуудас болон сошиал хуудасуудаар дагаж манай мэдээллийг цаг хоотон авч агаарай. За тэгэхээр хоёул өнөөдөр яриага Fulbright хөтөлбөрийн тухай эхлүүлээ те. Яг хаанаас хөтөлбөрийн тухай олж мэдчихсэн бэ? Яагаад яг энэ хөтөлбөрт хамрагдаж Америкт суралцъя гэсэн одоо шийдвэр гаргаж ирсэн бэ? За Fulbright хөтөлбөрөд бол би ерөөдөө магистраа энтэг төгсөж ирээд нэг хэсэг ажиллаж явах явцдаа бол ерөөдөө цаашдын юунд бол Америкт сурах хэрэгтэй байна гэдгийг бол ойлгосон. Тэгээд Америк сурах судалгаа явуулаад ингээд яаж явах бодлоо засгийн газрын хөтөлбөр байдгийг угаасаа сонссон олон талын зүгээр сонсоод тэгээд ерөөдөө аплай хийхээр шийдсэн байгаа. Тэгээд ер нь бол бас ихний аппликейшнээр бол бас тэнцээг 2-3 аплай хийж бас тэнцэжсэн. Манай дийлэн хүмүүс ихэд айгүй олон туршиж бас авсан хүмүүс байдаг. Тийм. Тэгвэл яагаад Coder Cup-ыг түрүүн хэлсэнтэй бас Монгол улстай хэрэгтэй одоо зүйл хийя гэж эхлүүлсэн төслөө гэсэнтэй яг одоо ямар чиглэлийн үйл ажиллагаа болдог вэ? Тэгээд яг ямар зорилготой байгуулга вэ? Coder Cup гэдэг бол бидний одоо алсын зорилго бол одоо дэлхийн хэмжээний computer science education, компьютерийн шинжилгээ ухааны боловсролыг Монголд түгээх зорилготой байгуулга. За тэгээд анх сургалтаар ихэлсэн. Одоо сургуультай хамтраад сургууль болоод ингээд өргөжөөд үйл ажиллагаа өргөжөөд явж байна. Хүүхдүүдийг одоо манайх анх нэгдэж яхад 2018 онд бид нар бие үүсгэн байгуулж хахад бол Монголд миний мэдхийн хүүхдүүд зориулсан кодинг сургалт, компьютерийн шинжилгээ ухааны актем гэж байхгүйсэн. Тэгээд одоо тэрнээс хойш бол нэлийн хөгжөөд ингээд олон талын сургалтууд олон болоод явж байна. За сургалтын маань онцлог бол бид нар бол яг би өөрөө заримдаа тэгээд заримдаа Америкаас гаднаас хүмүүс авчирч ингээ богино хэмжээний эрчим сургалтуудаар дагнадаг газар байгаа. Тэгээд зорилго нь бол хүүхдүүдийг одоо яг одоо дунд ангийн хүүхдүүд голцсон суудаг юм л та байна. Тэгээд ерөөхдөө ингээд хүүхдүүд маань шууд ингээд програм манад суугаад программист болчихно гэсэн юм байхгүй. Программист гэдэг мэргэжил нөгөөсөө өөрөө олон жилийн одоо хөдөлмөр шаарддаг мэргэжил. Гэхдээ яг хөвхлөөр одоо яг энэ технологийн янзын хүүхдүүдэд технологийн сэтгэхүй одоо тийм тооцоолон бодох тийм бүтээл сэтгэлгүйтэй digital literacy гэж үүдэг тэрийг нь хүүхдүүдийг ингэж дэлгэрүүлж одоо яг тэр зүг рүү хандуулж дуртай болгох өдөөгс илжүүлэх юм зорилготой тийм кодинг сургалт. Тэгээ манайд сурсан хүүхдүүд бол зарим нь янз бүрийн маш гоё амжилттай аппликейшн хийдэг, вебсайт хийдэг бол богино хэмжээний сургалт гэлтгүй айгүйх гоё амжилттай. Зарим нь ирээдүйн өөрсдийн мэргэжлээ шууд тэндээс тодорхойлох жишээний ингээд хүүхдүүдийн карьерээ шийдэх одоо явцад нь бол бас тодорхой хэмжээний нөлөө үзүүлдэг гэмчлэн юм олон даваа талтай л да. Тий. Одоо дэлхийн нийтээр computer science, компьютерийн шинжилгээ ухаан гэдэг юм чинь бол зүгээр үндсэн одоо суур мэдлэг гэдгээр явцсан биш үү? Тий. Америк жишээ нь одоо Америк би сая Лос Анжелес туссан Coder байгууллагын хуралд яваад ирлээ. Тэгэхэд бол энэ жил анх удаага Америкийн ахлах сургуульд computer science-ыг яг хөтөлбөртөө багтаасан сургуулийн тоо энэ жил анх удаа 50% авж ийн л да. 51% нь Америкийн нийт ахлах сургуулиудын 51% нь одоо Alpesar код зардаг болж эхэлж байна. Энэ жил анх удаа 50% авж байгаа байхгүй. Тэгэхээр одоо majority гэж ярьж штэ бид нар чи анх удаа ийм milestone боллоо. Америкт бол одоо ингээ хөвсөл явагдаад нэлээд тэгээд одоо 2030 он гэхэд бол манайх Coder орохтой хамтрагч байгуулга гэж явдаг. Coder гэдэг байгууллагатай. Coder маань болохоор non profit тийм NGO байгаа. Одоо яг энэ хөдөлгөөнийг анх эхлүүлсэн 2013 онд анх эхлүүлсэн. Одоо ингээд дэлхийн нийтээр хамраа явж байгаа. За эдний мишн бол 2030 он гэхэд Америк даяар
бүгд одоо 100% кодын хөтөлбөрийг Америкийн сургуулиуд одоо нэвтрүүлнэ тийм ээ. Ингээд одоо 51% явж байгаа гэдэг чинь ингээд 2030 он гэхэд ингээд дуусах зорилготой 2040 он гэхэд global computer science-ийг бүгдээрээ үздэг болох тийм vision зорилготой ажил явуулж байгаа болов. Тэгэхээр Монголын хувьд бол яах вэ гэхээр энэ бол нэлээд хоцрогдолтой тийм ээ. Одоо эдэн энэ шинээр байгуулагдсан сүүлийн одоо бид нар тийм хувийн байгууллагууд л нөхөж штэ тийм ээ. Улсын талаас бол одоо мэдээлэл зүйн хичээлийн хөтөлбөр хэд бол бас гадны хүмүүст үзүүлэхэд бол бас санаа зовмор хөтөлбөртэй юм байгаа л та. Та хүн төр тэл хичээлээс бол харсан баг. 7-8 дугаар ингээ хүүхдүүд компьютер асаа хунтрах 13-ны бичиг хийх заах зааж. Тэгтэл Америкийн 7-8 дугаар ингээ хүүхдүүд л одоо код өчтөг болсон ингээ явж байгаа жишээ нь тийм ээ. Тэгэхээр ингээл хүүхдүүдийн боловсрал ингээл хоцрогдоод байх юм бол эргээл нөгөө нэг хоцрогдолтой хүүхдүүд чинь л гараал нийгэм ажлын байр махараг гологдолтой тийм чадваргүй хүүхдүүд чинь анханасаа ингээл төрөөдөн гэсэн. Тэгэхээр энэ боловсралыг бол ингээд компьютерийн шинжилгээ ухааныг бол боловсралд угаасаа биологи, хим, физик үзэж байна. Компьютерийг үзэх болохгүй гэж тийм ээ. Тэр өнцгөөс нь харж явах шаардлагатай юм аа. Тэгэхээр өнөөдрийн одоо энэ удаагийн орж байгаа дугаарыг маань сэдв болохоор next generation impact гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр яхаарахгүй бид next generation гэдэг буюу дараагийн үеийн нөлөөллийн тухай бодохоор нэгт залуу үе те гарч ирж байгаа шинэ залуу үеийн тухай те дээрэс нь мэдээ цахим хувьсгалын тухайс ярьж ярихгүй өнгөрөх боломжгүй байх. Тэр үүнтэй холбогдлолтойгоор түрүүн боловсролыг ярьж байгаа юм чинь боловсролын салбартаас орж байгаа сүүлийн үеийн те энэ хувьсгалтай холбогдлолтой орж байгаа өөрчлөлтөд залуу үеийн одоо шинэ одоо тавил одоо өөрчлөлт хандлах ч юм уу те тэрний талаас ингэж холбогдуулж асуухад одоо үеийн одоо ажилтны хувьсгалуудыг ярих юм бол нэгдүгээр хувьсгал нь хоёр дахь нь нэгдэхээс хурдан явагдчихсан, гурав дахь нь хоёроос хурдан явагдсан гэдэг. Одоо тэгвэл дөрөв дахь нь гурав дахьаас илүү хурдан ингэж цар хүрээ хурдан тархаж ингэж дэлхийд даяар гарна гэдэг тийм. Тэгэхээр үнэндээ бас цаг хөлөө уйлдуулж яхад Монгол улс ер нь хаана ярьж байгаа л зөвхөн боловсролын салбар жилтгэх бас өргөн цар өртөд дотоод өөрөө бас явж байна. За ажилтны хувьсгал гэх юм бол одоо миний ойлгож байгаагаар бол юу шүү дээ тийм одоо эхлээд нөгөө уурын хөдөлгөөр чинь нэгдүгээр хувьсгал гэж явдаг тийм. Тэгээ дараа цахилгаан гараад цахилгаан хоёрдугаар хувьсгал болоод дараа нь электроник гэж юм гараад 65-60 он тийм ээ. Тэгэхээр компьютер хийх боломжтой болоод ингээд хуучин аналог байсан компьютер маань дижитал болоод ингээд 50-60 оноос 3 дугаар хувьсгал эхлэх явчихсан. Одоо болохоор 4 дугаар хувьсгалд орцсон явж байна тийм ээ. Яагаад тэгэхээр компьютерийн хүчин чадал маань нэмэгдээд хүн болгон девайстай болоод тэгэхээр дата ихссэн. Интернет гэдэг юм гараад ирсэн. Тэгээ интернетийг дамжаад дата ихссэн. Одоо ингээд 4-р хувьсгал маань датан дээр тулгуурсан. Дата communication интернет тулгуурсан юм. Хувьсгал маш хэмжээний хөгжил явагдаж эхэлж штэ тийм. За 5-р хувьсгал мэдээж одоо дараагийн хувьсгал байх байлгүй. Тэр нь бол одоо яг нөгөө энэ дата маань ингээд одоо дараагийн генерашныг яаж юм л да одоо яг AI гэдэг хиймэл оюун гэдэг юм руугаа дор хувьсгал наяг бол ийм л оюуны хэлэг take over байх л та бодвол тийм явж байгаа. Монголын хувьд бол яг мэдээж яг энэ бүх үе шатаар дамжсан юм байхгүй шүү дээ. Монголд анх уурын хөдөлгөөр ингээл явуулаад дараа нь цахилгаан орсон тэгснээ ингээл электроникийг бид нар ингэж гардан хийж байгаагүй шүү дээ. Зүгээр бэлэн ингээл ороод ирсэн. Тэгэхээр зарим шатын мэдээж угаасаа буруу хөгжилтэй орнууд ингээд алгасан явж байна тийм ээ. Гэхдээ энэ нь бол ингээд алгасныхаа буруу юм гэж байхгүй. Одоо шууд дараагийн үг адопт хийгээл яг ялгаагүй дэлхийд хөлнөөл одоо баг кванттай юм маневрлах боломжтой юм улсын хувьд бол боловсролын системээ төлхөө ингээд суурийг гоё чиглүүлээд өгчих юм бол тэр зүгрүүгээ одоо дараагийн хувьсалт бол бэлэн болсон байх бүрэн боломжтой гэж одоо тань л та. Тэгэнгүүт одоо энэ шинэ үеийн одоо цахим хувьсгалаар гарч ирж байгаа шинэ одоо өөрчлөлттэй. Ялангуяа ажлын салбарт болохоор мэдээж цахим хувьсгалч нь болохоор айгүй ингээд тэр үйлдвэрлэлийн процесс ч гэдэг юм уу тийм бүх ингэ шатлалтай юм өөрчлөлтөө тэндээс гарч байгаа үйлчлэгээ сервис нь өөрчлөлтөд биднэрт мэдэгдэж байна тийм гэхдээ эндээс гарч ирж байгаа жинхэнэ одоо бусад одоо импликейшн юу байх юм бэ одоо жишээ нь мэдээж хөдөлмөрийн зах зээл талаас нь ярих юм бол зарим одоо жишээ нь мэрэгжил тэр чигээр алга болж байна мэрэгжлүүд бол угаасаа алга болгон тодорхой болчиход байна шүү дээ тийм нэлээ олон мэрэгжил шинээр мэрэгжлүүд их үүсэж байна тийм ээ одоо жишээ нь тэгээд хуучин бас тийм төдийлөн ач холбогдолтой байгаагүй статистикч гэдэг мэрэгжил одоо датаны 90 үед ирэхээр статистик буцаад айгүй амар чухал болж эхэлж байна тийм ээ. Хуучин бол статистик нэг архивтэй л ажилладаг нөхөр байсан бол одоо их хэмжээний өгөгдлийг боловсруулад ингээд инсайт гаргаж ирэх хэмжээний тийм машин learning гэдэг
ийм тал руу явж байгаа. Тэгэхээр статистик бол айгүй чухал болсон юм байна лээ. За тэгээд мэдээж дата өгдлийн data scientist тийм ээ. Их мэргэжлэн одоо тэгээд мэдээллийн их хэмжээний мэдээлэлтэй байгаа утсан мэдээллийн аюулгүй байдал бол байнга яригддаг асуудал. Мэдээллийн аюулгүй байдлын аналист инженерүүд тийм ээ. За тэгээд мэдээллийн системийн менежер гэдэг мэргэжил энэ төр бол айгүй төлхөө хэрэгтэй болж эхэлж байна л та тийм ээ хэмжээний төл. За тэрнээс гадна одоо жирийн санхүүч хүмүүсийн хувьд бол тийм financial manager-ууд бол одоо компьютерийн literacy айгүй шаардлагатай болж эхэлж байна шүү дээ тийм ээ. Одоо зүгээр нэг MBA яваад бол нэмэргүй болчиход байна шүү дээ. Америкт бол хучин MBA би сая ном уншиж хат бол 60-аад онд бол MBA-ийн юу бол айгүй эрэлттэй бүгдээрээ MBA юусэн. Одоо бол MBA тэмсэн биш болсон. Технологийн хувьсэл дигрич баг нэг тэмсэн болж эхлэв тийм ээ. А тэгээ нөгөө төгссөн MBA-үүд маань одоо шинэ скил сурч дараагийн нөгөө ажлын юунд өрсөлдөх хэрэгтэй болж эхэлж байна. Жишээ нь энэ бол мэдээж technical skill-үүд тийм ээ. Одоо хамгийн их Python гэдэг програмчлал хэлийг бол бүгдээрээ сурахаас өөр аргагүй. Тэгээ маад MBA Америкт MBA төгссөн маань маа сургуулийн MBA нэг Америк найз минь одоо тэнд ажилласаа гарсан Python сураа сууж жишээ нь тийм ээ. Тиймэрхүү өдөртлүүд бол айгүй явагдаж байна л та. Яг юм technical literacy. Одоо яг ингээд нэг ажлын байранд гараад ирэхээр тэд нар чинь яг нэг хэмжээний дата анализ хийгээд ямар нэгэн ингээд боловсрол мэдээлэл гаргах хэрэгтэй болохоор дандаа нэг техникч хүмүүс рүү ханддаг IT департамент рүү ханддаг байсан бол одоо тийм IT департамент гэдэг юм байхгүй компани офис тэр чигээрээ тек болчиход болохоор хүн болгоно нөгөө нэг ажлаа өөрөө технологийн өнцгөөс нь харж хийж чадах ийм скил хэрэгтэй болчиход байна шүү дээ тийм ээ. Тэр өнцгөөс бол тэр утгаар бол угаасаа технологийн одоо 90 дээр л яг л ихэд нэг re-skill ингээл одоо урд нь зэрэг авсан ч гэсэн дахин одоо чадвараа нэмэгдүүлж байнга өөрийгөө сайжруулж авах шаардлага хэрэгцээ гарчаад байна тийм. Яг одоогийн байдлаар бол яг тэр одоо нэг хуучин нөгөө техникл биш хүмүүс яг технологийн скиллээр суралцах явц бол айгүй эрчимтэй өгч ийн гэж хараад байгаа. Яг Америкт өнөөдөр ажилласаа гарсан барьсан хүмүүс яг одоо ерөөсөө карьерээ өөрчлөл биеийн техроор хийгээл тийм. Маш олон тохиолдол байна шүү дээ. Зүгээр ямар ч технологи computer science background хүмүүс код хичээл код сураал янз бүрийн хөтөлбөр таамрагдаал тэгэл ерөөсөө Silicon Valley-д бол ерөөсөө миний хийх ёстой юм энэ байсан юм байна гэл өөрийгөө дахин нэгээл ингээл цаашаа ажлын байранд явж байгаа процесс бол нэлээд харагдаад байна. Нэгт одоо ингээд айгу юм ингэж эрчимтэй хувьсч өөрчлөгдөж байгаас болоод нэгт одоо тэр бүтээгдэхүүн салбар үйлчлэх одоо технологиуд нь өөрсдөө айгу хурцтай өөрчлөгдөж хаад хүмүүст өөрийгөө байнга шинчилж скиллээ сайжруулах. Тэгээ дээрэс нь тэр хурдыг нь хамгийн гол нь одоо боловсролын байгууллагууд нь гүйцэтгэх болох шиг байна. Тийм боловсролын байгууллагууд бол яг хэвтээ нөгөө боловсрол гэдэг чи одоо ер нь бол дандаа нөгөө мэдээж технологийн одоо хувийн салбарыг бол мэдээж гүйцэхгүй шүү дээ. Яагаад ч тэр бол Америкчтэй адилхан Монголч адилхан. Америкч гэсэн одоо бол улсын салбар тэр Silicon Valley-гээ дэлхийд тэргүүлдэг технологийн салбарыг catch up хийх гэл боловсролын салбар нь аль болох зүтгэж ин тийм ээ. Их сургуулиуд нь дунд сургуулиуд руу ороод ингээл. Тэгтэл бас ингээл яг дунд сургуулийн төвшөнд жирийн нэг state school бол Америкт бол ингээл ерөнхийдөө бас л удаашралтай ингээл олон шатлан амжилт яаж юм аппрув хийдэг тийм ээ ийм процесстой явж л Монгол бол яг тийм адилхан. Гэхдээ Монгол давуу тал нь би түрүү хэлсэнчлэн яг гэхээр реформ хийх юу болцоо айгүй өндөртэй. Америк шиг олон 50 мужи байхгүй Монголд ганц улс байна тийм ээ. Тэгэхээр одоо шууд нэг боловсролын салбарыг шинжлэх бол над тийм хүнд хэцүү санагдахгүй юм л да. Монголыг зөв хүмүүс байранд очиж ажиллах юм бол тийм ээ. Боловсролын салбар бол реформ авах бүрэн боломжтой л харагдаад байгаа юм л та. Кодцэг орогтой хамтын ажиллагаа хүрээнд ерөнхийдөө хийгсэн төсөл хөтөлбөр байгаа лөө. Тийм, кодцэг орогтой бол яг хаа тэднийх хамтын ажиллагаанд болцсон төсөл бол байгаа. Гэхдээ одоо бид нар 2019 оноор Монголд партнер гэдэг сонгогдчихсэн юм байна. Тэгээд тэрнээс хойш одоо жил болгон болдог нөгөө CS-ийн Computer Science Education Conference гэдэг компьютер шинжилгээ боловсролын чуулганд очиж оролцдог юм. Эхний жил дээл багш маань бит хоёр явжсэн. Энэ жил би ганцаар явчихад ирсэн. Тэрэн дээр бол яг бид нар бол тэд нартай хамтраад одоо Hour of Code гэдэг кодны цаг гэдэг арга хэмжээ хийдэг. Заримдаа тэднээс бас онлайнаар шууд орж иж манай хүүхдүүд хичээл заах гэх мэт ингээл үйл ажиллагаа явуулж байгаа. Тэр чинь том байгууллага ерөөхдөө дэлхийн олон улстай харьцаж байгаа том байгууллага. Тэгэл манайх яг болдож төлөвсөн кодцыг орг гэлтгөө бусад олон байгууллагатай харьцаа одоо энэ харилцаагаа тэлж олон талын хөтөлбөр шинэлэг гоё
дараагийн үеийн технологи хүүхдүүд сонирхолтой сургалт хөтөлбөрүүд оруулж ирж байгаа л да. Энэ бол тийм. За тэгэхээр одоо түрүүний хоёулаа ярьсан бүх одоо захин хувьсгалч гэдэг ч юм уу те одоо үеийн одоо цаг үетэй хөл нийлүүл халахж байгаа залуу хүмүүст те одоо өөрөө компьютер сайенсээс сураад ирсэн хүний үднээс яг ямар чиглэлээр мэрэгжил эзэмшүүл зөвөрөө гэж өнөхөд зөвлөх вэ? Мэрэгжил эзэмшийн хувьд бол мэдээж нэг хүний сонирхлоос болох байх. Гэхдээ одоо ч тэгээ компьютер жишээ нь Америк сурахад бол компьютер код өчгөө мэрэгжил гэж баг байхгүй дээ. Одоо их сургуульд ч бол ямар нэгэн байдлаар код өчиж ижил undergrad grad ямар нэгэн байдлаар код өчиж ижил кодны талаар ямар нэгэн ойлголттой болж ижил төгсөх байх гэж бодож байна. Яг мэрэгжлийн зөвлөгөөний хувьд бол одоо emerging дараагийн үеийн мэрэгжлүүдээс компьютер суурьтай мэрэгжлүүд л зүгээр байх гэж бодож байна л да. Зүгээр ерөнхий компьютер сайенс байж болно. Эсвэл тэгээд яг нэг undergrad бол ерөнхийдөө компьютер сайенс багт олон юмыг хамрал л да. Одоо компьютер сайенс төгссөн хүн бол юуч хөрвж болно шүү дээ. Тийм яг нэг ажлын талбартай байхаараа сүлжээний инженер байж болно. Эсвэл аюулгүй системийн аюулгүй байдал байж болно. Эсвэл cloud инженер байж болно. Эсвэл одоо зүгээр кодер байж болно, тийм программист байж болно, эсвэл зүгээр софтвер менежер ингээд product manager ч гэдэг юм ингээд айгүй олон юм хийж болох байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө нэг суурьа бол компьютер сайенсаар тавьбал зүгээр л би өөрөө компьютер сайенс юм болохоор тэгжил зөвлөн л та тийм. Яг өөр мэдээж сонирхолтой мэрэгчлүүд байна тийм ээ. Industrial engineering эсвэл одоо energy аюул том салбар болж ирж байна шүү дээ. Тэгэхээр energy бол одоо нөгөө энэ электрик хувьсгал явагдаад байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр одоо нэг electricity чи одоо бид нар бүгдээрээ fuel-аас татгалзаад цахилгаан руу машин дээр цахилгаан руу шилжүүлэхээр энэ олон машин технологи бүгд цахилгаан болох юм бол нөгөө энерги асуудал дахиад бүр хурцаар тавигдчих эхэлнэ. Тэр үед яг энергийн эрчим хүчний одоо дараагийн үеийн renewable energy ч юм уу тийм тэр чиглэл рүү инженерийн бол нэлээд эрэлттэй болох байх гэж би өөрөө харж байгаа. Тэгэл өөрөө цөмийн хөтөлбөр одоо эсвэл астрономи одоо сансрын судлалын инженер бол бас нэлээд сонирхолтой болж ирж байна тийм их мэтлэн маш олон юм байна л да. Маш олон бид нар айгүй сонирхолтой ерөн зөнд амьдарч байна л да. Ер нь бол одоогийн залуучуудын хүүхдүүдийн хувьд л мэрэгчлээ сонгох гэдэг юм. Юу л юу сонгох айгүй гоё боломжтой. Бидний үед бол бас яг тийм байгаагүй. Юу нь яах нь тодорхойгүй бүрхэг үед байсан шүү дээ тийм ээ. Монголд мэдээлэл бага тийм байсан тийм. Одоогийн залуучууд бол айгүй их давуу тал байна л да. Тийм. Яа out of curiosity асуухад тийм. Одоо ингээд computer science одоо график ч юм уу coding ч юм уу компьютертэй холбогдолтой мэргэжлүүд одоо албан ёсны боловсролоор олсон мэдлэг одоо чадрууд нь айгүй хурдан хуучраад шин одоо хэл ч юм уу компьютерийн хэл ч юм уу ингээд гарч ирж байгаа өнөө үед өөрийгөө бас одоо хэрхэн өргөжлүүлэн хөгжүүлж ингээд хөл нийлэх салбартаа хөл нийлүүн алхаж байгаа юм. За хөл нийлүү алхахаас өмнө л бол яг тэр яагаад тэгж хувьсж өөрчлөгдөд байгаа талаар тэр жоо ярил л та. Тэгэхээр нөгөө одоо би жишээ нь энтэгт байхдаа IT-ийн 4 жилийн инженер IT-ийн хөтөлбөрөөр сураад төгссөн байхгүй. Тэгэхэд бол одоо үзчихсэн юмнууд ихэнх технологи нь одоо бас зарим юмнууд нэлээд хуучирсан тийм ээ. Гэхдээ байнгын universal юм гэж бас байгаа л да. Одоо жишээ нь байнгын always true байдаг юмнууд тийм ээ. Жишээ нь одоо програмчлалын үндэс ч юм уу эсвэл одоо микропроцессорын програмчлалч гэдэг юм уу тийм ээ. Микропроцессорын програмчлалыг хизээч одоо хүмүүс одоо одоогийн төвшөнд одоо чип үйлдвэрлэж байгаа газар чи микропроцессор програмчлаад гараар програмчлаа суухад болцсон тийм ээ. Бүгдийг одоо өндөр түвшний одоо процессор хийдэг болсон. Тэглэж гисэн одоо IT сурж байгаа хүн компьютер сайенс сурж байгаа хүн тэрийг заавал үзэх хэрэгтэй. Яг тэр тийм нөгөө компьютерийн логик юмнууд бүгдээрээ байждаг. Тэгээ бид нар одоо нөгөө микропроцессорын програмчлалыг амар хизээч хэрэглэхгүй assembly гэдэг програмчлалын хэл дээр ингээд бичдэг байхгүй. Хизээч хэрэглэхгүй. Тэглэж тэгтээ ч гэсэн тэр бол боловсролын аягүй чухал хэсэг. Тийм болохоор угаасаа компьютер сайенсийн боловсрол эзэлж байгаа хүмүүс эзэмшиж байгаа хүмүүс бол тэр процессыг давж одоо тэр процессыг туулж тэр сургалтаар ингэж явж өнгөрөх хэрэгтэй л гэж би хувьдаа бодд юм л та. Тэр яг тийм солигдохгүй хизээч хэрэг болох дандаа нөгөө нэг хэдийгээр чамд гараад ажлын байран дээр яг хэрэг болохгүй ч гэсэн яг тэрийг суснараа чиг нөгөө логикийн сэтгэлгээ одоо яг юм чинь яг процесс ингээд нэг явж өнгөрөх тийм ээ.
тийм үднээс бол сургалтын үед очиргүй нэг бүх юм хуучраад ингээл байхгүй хэрэггүй өнөдөр үзчихсэн маргааш хэрэг болчихно гэдэг юм тийм бол байхгүй гэж боддیں۔ Би ер нь бол нөгөө нэг яг тухайн үед сурсныхаа дараа бол өөрийгөө up to date байх чинь яг өөрийг чиглэлдгэрэг чухал тийм ээ. Одоо жишээ нь HTML 3 үзчихсэн HTML 5 гараад ирэхээр жоохон юм хэцүү юм шиг. Гэхдээ тэр бол яг нэг 3 үзсэн юм чи мэдээж 5 руу ороход тодорхой хэмжээний амархан шүү дээ тийм ээ. Арай боломжийн тийм. За тэгээд ерөнхийдөө ном сүүлийн үеийн ном одоо судалгаануудыг сайн харж явах хэрэгтэй. Яг өөрийгөө яаж up to date байлгах вэ тийм үү? Програмчдын хэл гэхэд одоо жишээ нь ингээд 10 гаруй жилээр ингээд ерөнхийдөө одоо яг Python-ы үе явж байна тийм ээ. Энэний өмнө Java байсан, тэрний өмнө C байсан гэх мэтлэн ингээд тэрний өмнө одоо ямар хэл байсан тийм ээ. Тийм хэллүүдээ ингээд 10 гаруй жилээр ингээд dominate хийгээл ингээд явж байна тийм ээ. Одоо Python-ы дараа бас дараа нь ямар хэл гарч ирэх юм тийм Julia гэл янз бүрийн шинэ хэлнүүд гарч ирээд байгаа шүү дээ тийм. Google ихэд өөрийн Go гэдэг хэл гарцсан ч багш. Тэгээд маш олон програмчдын хэл байна л та тийм. Програмчид яг хөөх юм бол бас нэг тийм шаардлага байхгүй. Яг тэр ард нь бичиж байгаа програмын код логик нь бүгд яг адилхан. Зүгээр л тэр хэлээр яаж тэр чиний бодож байгаа алгоритмыг яг тухайн хэлээр яаж илэрхийлж гэнэ үл гэсэн асуудал болохоос биш. Одоо энэ яг мэрэгжлийн программистууд бол програмчлалын хэл хооронд шилжих ямар ч асуудалгүй хийдэг л дээ. Энэ бол ингээл шинэ хэл байлаа гэхэд ингээл тэр юм хэлийг би мэдэхгүй шүү гэж хэлдэг болохгүй. Харж байгаа л кодыг бичиж болдог л болохгүй тийм. Тэр бол яг суур мэдлэгийн тухай асуудал болохоос биш. Яг технологи дагаал ингээл байнга. Гэхдээ өөрийгөө up to date байлгах ёстой. За ерөнхийдөө бол манай ярилцлага ингээд дуусгаж байна. За өнөөдрийн одоо подкастыг өөрөө хөтлөжсэн бол өөрөөс чинь асуугаасаа гэж бодож асуулт ч юм уу нэмэлтээр хэлэх зүйл байгаа юм. За нэмэлтээр хэлэх зүйл байвал одоо хийж байгаа ажиллал ярина да. Тийм. Манайх одоо код сургалт компьютерийн шинжилгээ ухаан гэж яриад байгаа Монголд. Яг Монголд компьютерийн шинжилгээ ухаан гэж ярьж байгаа манайхаас өөр байгууллага байхгүй юм шүү. Ерөнхийдөө дэлхийн нийт бол компьютерийн шинжилгээ ухаан гэдгээр л явж байгаа. Манайхан бол код гэж яваад байгаа л да. Яг код нэг хэсэг нь л дээ өөр компьютерийн шинжилгээ ухаан зөндөө олон юм байгаа шүү дээ. Тийм. За компьютерийн шинжилгээ ухааны сургалтаа ерөнхийдөө хүмүүс сандаж хэлэхэд хүүхдүүдийнхаа боловсролыг яг сургуульд нь бас даатгаад өгөх бас өрөөсгөл байгаа шүү. Ямар ч сайн өндөр төлбөртэй сургууль бол одоо яг энэ дараагийн үеийн технологийн нэмийг бол ганц хоёр IT-ийн яг дагнасан сургуулиас бусд нь бол зааж чадахгүй. Манай тийм боловсрол хүчин Монголд угаасаа байхгүй байгаа. Тэгэхээр хүүхдүүдийн боловсролд анхаарцгаах цаг болсон. Тэгээд кодинг сургалтуудад бүгд нь ерөөхдөө хүүхдүүдэд сайн гэж бодож байгаанууд нь хамруулж авах боломжоор хамруулж авах хэрэгтэй. Оюуны хөрөнгө оруулалтыг сайн хийж авах хэрэгтэй гэж бодож байна. Тэгээд одоо компьютерийн шинжилгээ ухаан гэдэг юм чинь болохоор ерөөхдөө нөгөө дэлхийн нийтээр ерөнхий боловсрол суур эрдэнгээ төлөөн зөвшөөрч байгаа. Ийм учраас та бүхэн маань одоо суур эрдэм гэдэг үндгээс нь харж хүүхдүүдээ аль болох энэ чиглэлд бэлдээрээ ирээдүйд бүгдээрээ компьютерийн программист, компьютерийн инженер, дата сайентист, AI инженер болохгүй байсан ч гэсэн ямар нэгэн байдлаар бүх мэрэгжилд энэ компьютерийн шинжилгээ ухаан ингэж уусаж орж байгаа. Бүхэн код бичих шаардлага үүснэ. Код бичээд одоо компьютерийн програм зохиохгүй ч гэсэн ямар нэгэн байдлаар ажлын байран дээр кодинг суур маш их хэрэг болно. Тэгэхээр Монголда байгаа одоо Монголын боловсролын яг одоо байгаа тогтолцоонд бити найдаарай. Өөрсдөө эрэлхийлж цааш дараагийн үеийг одоо технологид хүүхдүүдэд сурахад анхаараарай л гэж зүйл одоо уриалъя да. За өнөөдөр зав цагаараад маш чухал сэдвийн тухай бид нартай ярилцсан зол баяртай баярлалаа. За өнөөдрийн дугаарыг сонссон хүмүүстээ өнөөдөр ярьсан Fullbat-ийн оюутны хөтөлбөр болон элчин сайдын амнаас олж байгаа бусад хөтөлбөрийн тухай мэдээллийг манай вебсайт MNC-US-Embassy Цэггов болон сошиал хуудасаар дагаж мэдээллийг цаг тухайд нь авч байгаарай. Баярлалаа. За баярлалаа.